Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Сөүл хотод Global Embassy төвөөс явуулдаг зочинтой подкастын 2 дахь дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. За энэ ярилцлаганда Солонгос улсад ажиллаж амьдардаг байгаль маань ирээд байна. За сайн сайхан юутай байна? За сайн байна уу? За энэ project орж танд маш их баярлалаа. Тэгээд энэ шанагчлаад энэ гэж бүх хүмүүстээ хамгийн сайн хүнийг хүсээрээ. За Солонгос улсад ирээд ер нь хэр удаж байна? За манай байгаль магийн хувьд бол Солонгос улсад байхдаа өөрийнхөө одоо үндсэн ажлуудаа хийхээс гадна нийгмийн үйл ажиллагаа маш их идэвхтэй явдаг. Ер нь бол танихгүй монголчууд гэж бараг байхгүй хаа. Тэгээд ингэж хэлэхгүй байх шүү. Ингэж хэлэх юм бол за тэгээд мөн одоо Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгд найрамд Солонгос улс дахь салбарын олон соёлт гэр бүлийн асуудал хариуцсан тэргүүлэгч гэнээр явдаг. Энэ дээр одоо бас хэдэн жил болж байна. За Солонгос улсад ирээд бас хэр удаж байна? Манай үзэгчтэй олцгоё. За. Би одоо Солонгос ирээд 20 гаруй жил болчлоо. 2 хүүхдийн ээж. Тэгээд дүүргийнхаа олон соёлт төрлийн одоо тийм салбарт одоо Хятад, Монгол, Бангладеш, олон орныэгч нартай хамтарч ажилладаг байсан. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгд найрамд Солонгос салбар зөвлөлийн олон соёлт төрөлийг хариуцсан тэргүүлэгч гишүүнээр ажилладаг тийм хүн байна. Тэгээд гадаадд олон жил амьдарч байгаа маш их харьцуулт хийж эх орныхоо үнцэн ээж авийн хайр тэгээд маш их олон зүйлийг мэдэрдэг болчихдаг юм байна. За тэгээд Монгол хүн бол төрсөндөө Монгол оронд төрсөндөө маш их бахархдаг. Хэвээ нэрээ бодоод нэрээ үнэхээр гайхалтай ард түмэн байлээ бид чинь. Маш гоё. Тэгээд нөгөө гадаад олон жил амьдарч таар ингээд харьцуулт хийгээд тэгээд бидний монголчууд удахгүй маш сайхан тийм гоё өндөр тарах би бүр тийм гоё ихтэй нүдээр хардаг. Мэдээж ямар ч юм шууд шулуун шудраг гоё оргилд хөрөхгүй тэр тэнд чинь оргилд хөрөхөд маш их бэрхшээл янз янзын сад тулгарна тий. Яг уу одоо өнөөдөр миний Монгол жоохон амьдрал хэцүү гэж харагдажсэн ч гэсэн энэ бол тийм хэцүү юм биш. Явдаггүй тэр манай өчөө ирээдүй залуучууд маань айгүй гоё хөгжүүлж чаднаа. Харин тийм ээ. Яг одоо хүн дэрэгдэж байгалаа мэдэрдэггүй гэдэг шиг тий. Монголда байгаа хүмүүс маань одоо ихэнх нь ингээд залуучууд маань гадаад руу гараад байна шүү дээ. Монголд амьдрал болохгүй, тийм болохгүй, юм болохгүй. Яг яалтчгүй бас нийгмийн байдал, улс төрийн байдал хэцүү байна л да. Гэхдээ Монгол улстай өөрийн гэсэн эрхчлөө, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой улстай гэж бодохоор бид нэр үнэхээр гоё шүү дээ. Үнэхээр хэлхийн арга байхгүй. Өнөөдөр дэлхий дээр одоо сар 1200-аад гаруй улс орн байна. Гэтэл тусгаар тогтнол олсон 190 хэдэн орн 200-аад зах орн байна л да. Өглөө босоод тусгаар тогтнолтой эрхчлөөтэй тийм амьдрахыг хүсэн ард түмэн энэ цэнгэр дэлхий дээр хэр их олон байлдаг вэ? Та төсөөдөд үзтээ. Гэтэл биднес тэдний нэг нь өөрийн гэсэн тусгаар, өөрийн гэсэн туг талбай, өөрийн гэсэн төрийн дуулал, өөрийн гэсэн үндэсний хэл, ёс заншилтай. Тэгээд бид нар чинь бас улс орн тэр болгон байдаг өөрийн гэсэн түүхтэй, маш сайхан түүхтэй. Бид нар түүхээрээ, өвгдөөцүүдээрээ одоо ирээдүйдээр бүр хойчдороо одоо амьдарч байгаа бид ч гэсэн бид нар маш их бахархах ёстой. Бид нар бахархал тэр. Тэгээд эх орн гэдэг нь ер нь бол тэгэл яг тэрэг гэл энийг гэл гэх юм байхгүй. Бид зүгээр алхам тутамдаа чиний зүрх сэтгэл чинь Монгол байх. Чиний тэр зүрх сэтгэл Монголын төлөө цохилж байгаа. Эх орн маань эндээс яаж идэг. Эх орн үнэхээр гайхалтай. Монгол эх орн тийм одоо энэ сүүлийн залуучуудыг харж байгаа ч гэсэн их сайхан айгүй тийм мундаг болсон. Бас холыг хардаг болчихсон. Эх орныхон одоо үнцнийг мэдэрдэг болсон тийм залуучууд манай маш их байдаг шүү дээ. Би оюутнуудаа ингээд хаяатаа залуучуудаа ингээд уулзаа ярилцаа хийж байгаа. Яг уу өнөөдөр яалч хүн залуучуудыг гадаад руу гаргах тэр тогтолцоо жоохон тийм байгаа. Үнэхээр удахгүй тэгээд сайхан болгочихсон би айгүй итгэлтэй байдаг. Маш олон монголчууд залуучууд бол гадаадд ялангуяа одоо Монголоос гадаадд байгаа хамгийн их монголчуудын тоогоороо Солонгос улс тэргүүлж байна. Солонгост хамгийн их монголчууд байна. Тэгэхээр эдгээр маань одоо хамгийн гол нь ирсэн зорилготой тэгээ хүний нутгаас авахаа аваад
эргээд одоо эх орондоо очих гэдэг л хамгийн чухал байна. Эх орондоо очихт нь мэдээж одоо хүн бүхэн эх орондоо очихыг хүсэж байгаа тийм. Гэтэл нөгөө эх орондоо очихт нь төрөөс маш сайн бодлого явуулах хэрэгтэй. Эх орондоо очиж байгаа залуучдыг сайхан бодлогоор ухтаж аваад тэднийхээ ажил амьдралыг өөрсдөө яг ихтгэлтэйгээр урьдчилуулах тийм л одоо нөхцөл шаардлага байгаад байна. Яг үнэ. Тэгээ миний бас харж байгаа нь одоо манай энэ боловсролын систем маш их өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа юм байна лээ. Хүүхдийг багаас нь одоо оюуны боловсрол гэхээс тэрүүнд одоо төр сэтгэлийн боловсрол, гэр бүлийн боловсрол, эх оронч үзлийг багаас нь суулгаж өгмөр. Бид нар бас нэг хэсэг нэг жоохон засар зурд нэг өөрсдийнхөө үг төгөө сайн мэдхгүй бас ийм байдалд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө түүгөө мэдхгүй хүмүүс ард юм айт өрсөн сармагчтай ажиллаа гэж бид нар өвдөж цаахан тэр гайхалтай бахархам түүхийг бас их мундаг тэр залуучуудаа өгмөр харагдаад тэр түүхээрээ бахархаж чадсан хүн, эх орныхаа үнцнийг мэдэрч чадсан хүн, тусгаар технологийн үнцнийг мэдэрч чадсан хүмүүсүүд ямар хувийнхаа нэг золиослоод эх орныхоо төлөө явах тийм зүрх сэтгэлийг суулгаж чадах юм байна гэдэг би хараад байна. Солонгос улсын удаан ингэж амьдарч байгаа баг сургуулиас нь цэцэрлэг яачлаас нь эхлээд эх орон чөлөөг айгүй мундаг суулгаж өгдөг юм байна лээ. Тэгэхээр манад бас тэр байгаа даа. Гэтэл өөр нь боловсролд аюу тийм чухал хандуулж багаасаа эхэлсэн тэр зүрх сэтгэл багаасаа байсан тэр бүр ингээд ясмаханд нь суудсан хүмүүсүүд хизээч эх орон гэдэг үнний үнцнийг гайхалтай гаргаж чадна, бадраач чадна, явуулж чадна. Тэгээд миний бас нэг эмзэж явдаг юм хүүхд өгөөл энэ хүүхдүүдэд маш сайн сургаж өгмөр харагдаад байна. Яг байна. Монгол хэл, монгол соёл, монгол түүхээ ерөөсөө марцчих болно. Энэ чинь одоо Монгол улсын тусгаар техникийн хамгийн гол зэвсгүүд шүү дээ. Тийм тэгээд Чингисараа овсон монголчууд гэж би их сонсч байсан. Гэсэн чинь яг сүүлд бүр зүрх сэтгэлээс айгүйх мэдрээд байгаа. Биднээс их тэр тэгж мундаг тэгж агуу хаанаараа овглоод тэр заахан монголоор овглоод явдаг үндэстэн ардам их цөөхөн, маш цөөхөн. Тэгээ бид нар тэр сайхан бахархалтай, тэр сайхан ховор төрсөн, хой зайнда дэлхийн тэр чэйшин төрсөн тэр гайхалтай монголчуудыг миний ганц бахархал. Тэгээ хүүхдүүдтэй одоо энэ залуучууд бидний хэн ч ялгаахгүй. Ер нь өөр болсон юм байна лээ. Сайхан бодлого манай сайхан болно. Яг одоо өнөөдрийн байдлаар бид нар улс төр одоо нийгмийн энэ тогтолцоо бүр залуучуудыг ингээд эх орондоо удаан сууд юм уу те бас нэг хөгжүүлээд авах тийм тогтолцоог бий болгож чадаагүйдээ бас жоохон тийм алдаагаа удахгүй тогтолцоог бүрэн өөрчлөөд энэ өөрчлөх залуучууд маань ингээд гадаадад эрдэм намаа сураад энэ сайхан сурсан эрдэм үүлээ эх орондоо очоод сайхан хэрэгжүүлээд энэ сайхан хүмүүсийг тосч авах тэр нийгмийг бүрдүүлж өгөх чухал болчиход байна. Тэгээд одоо миний сайн жоохон хэмжүүлж явдаг юм. Манай хүүхдүүд жоохон түүхээ жоохон муухан мэдээд байна да гэж анзаардаг. Тэгээд солонгосоос өөр бас авахар юм юу байна юм? Улс орны энэ солонгос өөрөө бас өндөр хөгжилтэй орон авах юм бол маш ихээ одоо зүгээр энгийн одоо биеийнхээ мэдчилгээнээс өсвөлээд одоо олон нийтийн газар хүмүүсийг сайхан тосч ухтаад одоо гаргахтаа ч гэсэн сайхан мэдээд гаргадаг. Тэгээд олон нийтийн газар гэж бие хэцүү авч явдаг. Зүгээр энгийн бид нар одоо ирж чад явж байгаа хүмүүс ч гэсэн бас тэрийг бид нар өөрсдөө тусгаад явах бас зүгээр олон авах юмуд байлгүй ах уу. Одоо төрийн тогтолцооноос хөтөлбөрөөр одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, сургуулийн боловсролын хүүхдүүдийн тогтолцоо одоо зам тээвэр те одоо төгжрөл мөгжрлийг энэ олон сая хүний тэр олон мянган машинуудыг зохицуулж байгаа зохицуулалт гэх юм уу маш их зүйл. Тэгээ иргэдийнхэн төлөө аягүй тийм сайхан анхаардаг тийм улс орн харагдсан. Тэгэхээр яг тэр хөгжлийнх нь гол юу вэ? Гол түлхүүр нь ерөөсөө ингээл бүх юмний гол түлхүүр хүүхдүүд ингээл зүгээр л энгийнээр ингээл бодоод үзэхдээ эх орон ч гэсэн сэтгэл бусдыг гэсэн сэтгэл зүрх сэтгэл байхад л нэгдэхгүй хоёроо эзэхүүднээс чинь маш сайхан нэгдэж чаддаг усууд энэ чинь улс орны хөгжлийг авч яваад байгаа байхгүй юу? Нэг энгийн юм шиг мөртлөө бид нар бас нэгдэж гэхдээ бас жоохон ямар байна. Тэрэнд бас бид нар өөрсдөө бас жоохон дүгнэлт хийх юм шиг санагддаг. Эднээс ч яг нэгдэж чаддаг улсууд шүү дээ. Жоохон нэг салбарт одоо хөдөө хэмжээний салбарт л тэгэхэд чинь одоо яг л
орж ирэх хэмжээний нормынх нь мах нь тэрнээс жоохон хэтэрчих юм бол энэ мачт нэг өрхөн шууд эсэргүүцлээ үзүүлэл засгийн газрамчдаа сайн хүлээж авах юм дор нь хэрэгжүүлээл. Тэгэл аливаа улс оронд чинь одоо хөгжлийн нэг шат байдаг шүү дээ тийм. Солонгос улс чинь бас 20 жилийн өмнө 30 жилийн өмнө бас л хөгжил муутай байсан тийм. Тэгээ маш богино хугацаанд бас хөгжиж чадсан шүү. Энэ тэр хөгжих нь үг төгөөг сонсох юм бол үнэхээр бас маш хэцүү бас нэг тэрхүүн зур маш их хэцүү түүхийг туулж ирсэн юм байна лээ. Одоо шууд одоо нурцсан байшингуудад чинь одоо бүтэн тосгоо нэг тал руу тал тосгоо нэг тал руу зөөгөөд чадах хүмүүсүүд нь тэгэл энэ одоо солонгосын одоо битүү мод байдгийн энэ сайхан мод чинь одоо 20 хэдэн жил зарцуулсан гэх юм байл зүр сэтгэлээр өөрсдийнхөө одоо зүр сэтгэлийн дуудлагаар гэх юм уу да ийм сайхан хөдөлмөрч авдаг юм байна лээ. За тэгээд манай монголчуудын дэлхийн маш олон орнуудаар ингээд тэр зөөхөн монголчууд бараг 30% нь гэдэг ба хатьяа гараад явсан. Тэгээд бараг дийлийнх нь ингээд энэ солонгос улсад ирсэн янз янзын одоо сурж байна, хөдөлмөрлж байна. Бас харилцан дутгаар байдаг бас тийм виз улсууд байна. Тэгээд би энэ байгаа амьдарч байгаа улсуудаа удахгүй их орондоо очоод бүгдөө ингээд буй сэтгэл зүрх сэтгэлээрээ нийлээд сайхан бүтээн байгуулалт хийгээд энэ сайхан Монгол орноо өвгдээсийн өвлүүд бидэнд өгсөн газар нутгийг бид яг бүрэн бүтнээр нь эргээд бид нэр өөр хөвгөлтэй бүтэн бүрнээр нөх ийм хариуцлагатай улсууд учраас энэ өөр хариуцлагыг биелүүлмээр юм шиг ингэж урайлмаар яхаа. Тэгээд таавах нэг ер нь болж игэл хордох ингээл их орондоо очоод тэр сайхан эрсдэл орон цалтай натаг тэр эрсдэл орон цалтан дасан зогцсон тэр сайхан таван шуу мал нь ингээд яриад байл боосошгүй ундрахтай тийм гой баялаг орныхаа жинхэнэ эзэн модч амьдрах хэвэл айгу хүсэж миний мөрөөд бас. За маш их баярлалаа. Ингээ кофе ууцаараа бас хүмүүст хэрэгтэй тий. Ер нь бол байгаль маань маш их тийм эх оронч үзэлтэй. Эх оронч үзэл нь бүр ингээ бусдаас илүү юм шиг бусдаас илүү ингээ орилж байгаа нь харагдаад идэг байхгүй. Тийм учраас яг ингээ эх оронч сэтгэлгээнийхээ талаар өөрийнхөө үзэл бодолтой одоо хэдхэн минутанд бас ингээ хүрэж өглөө. Маш их баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэгт орсоо би хөрж наа зан ингээд над цуглуулдаг бүх хоббитой гэжсэн шүү дээ. Тэнгүүд ингээд өөрөө ингээ хуйсаа юм бүр зан хийсэн байгаа. Хөө ямар хөөх юм бэ? Баярлалаа. Ингээд яасан гоё сэтгэлээр юм бэ. Аха. Цуглуулад хоббигаа нэмэрээ гэж зан ч бас их бэлэг дэмэртэй гэж байна шүү тийм ээ. Бас энэ яриу жоохон төвхтэй л дээ. Нөгөө хайртай холбоотой юм уу та гэж. Хайртай холбоотой гэж. Бас уснастай юм тэгэл тий. Ямар хөөх юм бэ ингээд За ингээд манай чөлөөт ярилцлагад ороод цаг зав гаргасан маш их баярлалаа. Цаашдаа ажил үйлсэнд амжилт хүсье. Чамд ч гэсэн ингээд хувийн болоод товсгалын энэ би бас энэ саяхнаас танилцсан юм болсон. Тэгээд бас харж байгаа энэ хүний газар ирж чаад энэ сайхан зүрх сэтгэлээрээ Монголын гэсэн зүрх сэтгэл мөнгөд оргилж байдаг. Энэ юм би чамаас ингээд харсан. Тэгээд бас энэ театртаа ч гэсэн цаашдаа нь одоо ажилд нь хамгийн сайхан амжилт бүхний дээдийг хүсье өрөөё. За баярлалаа.